Сүүлийн судалгаагаар дэлхий дээр 10 сая орчим Монгол угсаатай амьдарч байгаа гэж албан бус мэдээ байдаг байна. Өхнөөрийн дээд монголчууд нь ёс заншлаа алдалгүй уламжилж ирсэн 1630 онд хошуудын гүш хаан төр байх хүн амын хаан ихэнхийг дагуулan хөхнөөрт нутгалснаар хөхнөөрийн өөлтийн үндэс угсаа тавигдсан гэж үздэг юм байна. Дээд монголчууд нь одоо 90 орчим мянга гэхдээ бичиг соёлоо авч үлдсэн амьдрал хангалуун манай яруу найрагчид дуучдыг сайн мэддэг. Монголын дууг дуулах дуртай. Сургуульдаа Монгол улсын ерөнхийлөгчдийн зургийг залсан харагдаж байсан. Дээд монголчууд нь хошуу цорс ойрд халах гэсэн дөрвөн үндэстнээс өрдөж амьдардаг юм байна. Чингис хаан 1227 онд сүүлчийн байлдан дагууллаа хийхдээ нэгэн зарлиг айлдаж ирээдүйд миний өр хүүхдүүд зөвхөн өнгөтнийг өмсөж хамттныг идэж гоо хаттыг буулгах биш энэ дэлхийн өнцөг булан бүрт бидний мах цусны тасархай үлдсэн байгааг мартаж болохгүй гэж зарлигдсан байдаг юм байна. Тэгээд тэнд үлдээсэн монголчуудаа энэ газарт үлд эргэж ирээд автал хаашаач битгий яв гэсэн хаадын зарлигийг үлдээсэн байдаг. Тэр зарлигийг нутаг буураа сахиж амьдран суугаа хүмүүс нь дээд монголчууд юм. Дээд Монголын нэгэн хүн 18 жилийн өмнө Монгол явснаа дурсаж нулим сунгааж байсантай бид нар таарлаж яриа авсан юм аа. Тэргээл яваад Улаанбаатарт хүрээ бид их баярлаа. Одоо Монгол улсдан хүрээд эврийн нутагт хүрсэнтэй. Тэр эврийн нутагт манай ясан Монгол тэгээ хүрээ. Тэгэл тэнд яваа бид. Одоо Улаанбаатарын орчин тойрныг сайхан үзэж. Тэгчгээл бид одоо хамгийн хол явсан хар хоринд. Тэр манай тэр хар хоринд хүрээд бид сайхан би барилгын инженер байна. Тэнд нэг би нэг төм Монгол гэр үзвэ. Тэр Монгол гэр чинь бол одоо би төм Монгол гэр байна. Тэний сайхан үзэж баярч. Тэгэл энэ сэтгэл их өндөрсөн юм аа. Миний сэтгэл бүр өндөр нутагтан хүрсэнтэй адил тэгэл бид явж ирчихэл тэгээ игээ бодохтой. Оо я би нутагтан явбал би тэнд бас л дараа нь явна гэ. Одоо би бодохтой биш үү? Одоо би Күксэн давхна. Эврина экнер бисгаган давхла одоо би бас айлчлах дуртай. Тэгэл одоо би эднэстэн нэрээ их ухаагуул гэсэн юм аа. Ана монголчин бол одоо жинхэнэ манай нутгийн манай сайхан нутаг байж ийг. Энэ чинь нутаг нь бол яг сайхан мансын нутагт анман юм. Сайхан. Би багадаа бас хойрож байсан. Үхэр хайрж байсан. Энэ нутагтаа яваад сайхан бороо болно. Тэгэл одоо сайхан кадаада тэгээ нийлгэж тоглож байсан байна. Айргаан заана тэгээ манай энд одоо гол энэ өндөрлөг газар бол одоо юм байна шүү. Үхэр байна, хөм байна, адуу их байхгүй байна. Одоо би Монголдон хүрээд адуу их байна оо. Тэгээ чигааг нугаал тэгээ суугт бас сайхан байна. Энэ би бодвол Кокнораас хамгийн төрийн явсан. Энэ бэлхэн бол манай энэ аймгийн хоёр дарга. Энэ чигийн энэ дөрвөн дарга би чинь мэргэжлийн талаар нэг бэлхэн байгууллаа. Тэгээ явсан. Тэр үед би бодвол энэ дээд Монголоос хамгийн төрийн явсан бэлхэн байна ва. Одоо 18 жил болж байна. 18 жилд ямар сайхан хөгжсөн болов. Хятадын сансрын хөлөг одоо өвөр Монголын тал нутгаас нисэж өвөр Монголын тал нутагт эргэж ирдэг. Энэ нь бол одоо өвөр монголчууд маш их бэлгшээдэг байгаа. Алшаа аймгийн эзэн явшуу, Улаанцав аймгийн дөрөв төвшин сансрын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бус нутаг юм байна. Бид нарыг явж өнгөрөх үед зам таарлцсан боловч одоо амралтын үе таарсан учраас
ажиллахгүй байгаад орж үзэж чадсангүй гаднаас нь л хараад өнгөрч байлаа. Тэгээд бид одоо Гансү хүмүүсийн Казакийн өөртөө засах хошуу гэж тэрний Аксай суурьнд одоо очсон байгаа. Аксай суурин бол эртээр үеэс казакууд амьдарч нутаг орондоо эзэн болж байсан. Тэгээд энэ нутгийн улсууд одоо хуучин байсан суурингаа орхиж шинэ суурьнд шилжин суурьсан учраас одоо хуучин байсан уултай их ойрхон, уулын хавцалтай их ойрхон энэ газрыг одоо кино зураг авдаг тийм павильон маягаар хийж тогтчулсан байх танд бид нар очиж танилцсан юм аа. Бүгд найрамд хятад ард улс нь бол одоо дэлхийн зах зээлд кино хийж оролцоогоор одоо нэлээд том байр суурийг эзэлдэг. Бүгд найрамд хятад улсын мэдээ хэвлэл, радио, телевизийн ерөнхий төвчөөний орлогч дарга нь одоо нэг илтгэлтэй 2020 онд хятад улс дэлхийн хамгийн том киноны зах зээл болно гэж бичиж тэмдэглэсэн байт юм байна. Жилд 800 кино хийж нэг жилийн киноны орлогыг 70 тэрбум төгрөгнө гэж одоо тоо баримттайгаар дурдсан байнамаа. Тэгээд хятад киноны чанарыг дээшлүүлж үзэл санаа гүнзгий урлагийн дээд найруулгатай шилдэг бүтээл хийх сонирхолтой тийм чиглэл рүү одоо найруулагчид уран бүтээлчдийг татаж оролцуулнаа гэсэн тийм бодлого эдийн засгийн газараас баримталж байдаг юм байна. Тэгээд энэ газар нутаг нь бол одоо казак хүмүүс амьдардаг байсан. Одоо тэгээд энд бол хятадын алдартай баатар, барууны салхи зэрэг киноны зургийг авсан байдаг юм байна. Киноны одоо энэ павильоноос ойрхон уул оршдог. Уулны хавцал мөн уулан дээрх дүрсэл, зодонтой кинонуудыг ууланд болон одоо энэ нурсан балгасанд хийж зураг авахд их тохиромжтой орчныг бүрдүүлсэн байсан. Энэ бол хятадын болон бусад гаднаас ирсэн хүмүүс бас явах замд нь байдаг учраас орж үзэж, танилцаж, харж одоо бас л аялал жуулчлалын тодорхой нэгэн хүмүүсийг татдаг тийм бүс болж хуурсан байна лээ. Эндээ бол одоо казак хүмүүс үйлчлэгээ явуулж хоол унд айраг цагаагаар дайлж худалдаа наймаа эрхэлж байдаг байна. Төвдийн өндөрлөгт бороо цас холилдон орж жилийн дөрвөн улирлыг үзэх нь гайхалтай. Энд их хөрөнгө зарж зам хоргой тавьж хөгжлийн шин нэрн эхэлж байна. Хөгжлөө дагаад хот суурин шил шилээ даран босч байгаа ч нүдэнд харагдаж байсан. Хөх нуурын өндөрлөгт Лаачи шан гэдэг газар далайн түвшнээс дэше 3800 орчим километр өндөрт гарч ирээд төвдүүдийн шүтэж биширдэг, дахин шүтдэг газар ирлээ. Энд одоо төвдөн бэлжээлийн хийдийн хамлам гончиг сүрэнгийнхэн өгсөн өөрийн нутгийн отхон тэнгэр хайрхны арцыг нь өргөж өгсөн хадгийг нь энд тавихаар шийдлээ. Зундаас ирүүхэн энэ нутаг төвд хүн сарлаг хоёрын жаргалын орон гэлтэй. Уулархаг нутагт тосон зам тавьж хүн даацын тэрэг завсаргүй зөрхөн их бүтээн байгуулалтын шинжийг харуулж байлаа. Монголчуудын эртний уламжлалт тэмцээний нэг нь морины уралдаан байсан. Өвөр монголчууд бол морийг олон төрлөөр уралдуулж, ороо морины уралдаан л гэхэд олон улсын уралдаан зохион байгуулж, шагналын сан 200 мянган юан урсан тэм сонирхолтой тоо баримт барьдаг юм. Өхнүүр төвдийн өөртөө засах орны голмоо дотын дээд монголчууд одоо хоёр залуу өөрсдөө санаачлагаараа ингэж нутаг орныхоо ирээдийг уриалж уралдаан зохион байгуулж байгаатай нь одоо бид нэ тааралдаж очсон. Харамсалтай нь уралдаан яваад дууссан, шагналаа гардуулж явахт нь очсон юм байна. Энэ жилдээ нэг удаа уралдаан зохион байгуулдаг. Олон хүний сонирхлыг татаж жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа гэж ярьж байсан. Тэгээ мөн наадмаараа зөвхөн морь уралдуулаад зогсохгүй. Монгол ахуй зам заншил, хувц сундрын сурчилгаа их уламжил ёслолоо мартахгүй байхыг сургадагнуудаас олзуур хууштай тийм арга хэмжээ байлаа.
За өнөөдрийн уралдааны хувьд бол манай нутгийн хоёр залуу яач Үржин жав. Нэг нь бол Эслэ гэдэг хоёр залуугийн маань зохион байгуулж өгье. Торгон жолоо 2 дугаар удааны морин уралдааны наадам гэж энэхүү жижигхэн найралдаа одоо хошууныхаа тест энэхүү наадмыг зохион байгуулж энд 100 шахан мор одоо дөрвөн төрөөр уралдаж бүдүүн жороо гүйдэл гэдэг нас тусээр нийлгэсэн тиймэрхүү дөрвөн зүйлийн уралдаанд оролцож байна. Энд бол хамгийн хол хөхнөрийн хөвөө одоо манай энэ бид нар бол хойд сайхан хошуун. Тэгээд хөхнөрийн хөвөнөөс 1000 гаруй километрийн заанаас бас ирж морны уралдаанд оролцсон байна. Тэгээд өнөөдрийн найрын хувьд бол бас нэлээд олон залуу яачдын урам сэргээс сайхан наадам боллоо гэж бодож байна. Тэгэд монголчууд Монгол ахыгаа авч үлдэхийн тулд Монгол зан зайлшгүй авч үлдэхийн тулд энэ ямар ажил болцсон зохион байгуулалт юм бол бид нар одоогийн хувьд өнөө 2 жилийн байдлын хувьд бол ерөнхийдөө соёлын үйл ажиллагаа их зохион байгуулдаг болсон байна. Ягаад ч юм их мэдрэмтгэ бас нэг уугуул талаа сэргээх гэж уугуул соёлоо сэргээх гэж их чирмааж байгаа. Цаг төрийн хэмжээнд бас зарим зүйл устдаж алдагдж байгаа боловч энийг залуучууд бас ухамсарлаж их сэргэе гэсэн бодолтой залуучууд олон болж байна өдрөөс өдөр. Монголчууд 5-6 мянган жилийн өмнөөс морийг гаршуулан унаж хэрэглэж эхэлсэн. Бөгөөд дэлхийн бүх морин тоноглол Монголоос гаралтай болохыг Монгол болон Америкийн эрдэмтэд нотолсон байдаг нь бас сонирхолтой байдаг юм байна. Дэлхийн бүх үйлдвэрийн морины өвөг Монгол мориноос гаралтай болохыг Оросын генетикийн их сургуулийн эрдэмтэд бас баталсан. Ийм суурь судалгаагаар одоо ерөнхийдөө бол монголчууд одоо энэ морины өвөг морийг анх гаршуулж өөртөө ашиглаж ирсэн энэ уламжлал нь болоод батлагдаж нотлогдож байдаг юм байна. Энэ манай дээд Монголын өнөөдөр яг сайхан заяа хүү гэдэг ийм нэг бичгэн хөгтийн урвана явслал манай дээд Монголд урван явсал хуучин тооллогоор ягна 3 нас хүрвэл урван явслыг хийнэ. Урван явслалд энэ улжим бүхэл шүүс энэнийг манай төд тэгвэл шуммур түнээс нь цагаан нидэ тарг тэгвэл ягна дээж аркийн дээж дөрвөн аркийн дээжийг ягна ига хадаг уя дээр нь тус түркад тусаар милаж ингч тавина өндөр бас ягна үнээс нь ягна боорсог арк гикметин эдгээр уулга бокн уулгадж орвай ёслаар ингч эклүүлд юм аа.
Bisabine fedun del hukme. Senden ne geleceğim bilimde tuttu. Tüvenin gürelintisin abla tuşun tamını. İçin sağsın çok da ötür bayından sıktı. İçin sağım. 자, бүгдерің бүгінчінде халым байыр күргия. Байырға! Türgül daradın tabi künden Mongoliyan olumcıltı yasar önöldürü Honores mordun satsın tabi künden önöldürün örüm bayırın Dejen dedigiröndün örgücümeğe Yoğuna orta Sagan dejen tabi künden örgüye Tani teren Saga dejileri Жадыгыл тарадын табы күнден Монголин олымжықты Сархтин дейжен күндіткін өргіжі бәға Тани тәрі Сархтин дейжен дейжілері Жаги için doçun Tani tәрі Boskin deyicileri. Jatgıl daradın tabıkından Honores mordun satsın geçin doçun tabıkın örvedegar küre künden örvegar kürkleri belkim bolcu baga. Jata kurwan nari işiren zalı ya. Erkim kündüde geçin zoçun tabu künden amır mendiğe sun acıtay sayhın jargıl kısın saçırım bandıklar şıgı sayhın sıtkıda tabu künden sen ne yer öldürsüdün tanık cüvege
Голомууд нь одоо бүгд найрамдах хятад ард улсын хөхнөр мужийн хайшаа Монгол төвдийн өөртөө засах тойрогт харьяалагддаг. Одоо 200 мянган орчим хүн амтай хөхнөр мужийн хамгийн том хот юм аа. Тэгэхээр хөхнөр төвдийн өөртөө засах орондоо бол Шинэн хот, Лагсын дараа 3 дугаарт ордог. Одоо энэ хотын нэр нь бол Монгол аялагаар Голууд гэсэн утгатай тийм тойргийн зэрэгэлтэй хот байд юм байна. 2800 орчим метр өндөрт оршдог. Тийм учраас талын хүмүүс одоо энэ хотод очиход бас цаг агаарын болон тийм оршин суухад бэрхшээлтэй байдгаа гэж нутгийн иргэд ярьж байсан. Тэгэхээр бид нар Голомууд хотод монголчуудад одоо зориулж барьсан 600 айлын иж бүрэн тийм сууц үхий хотхон зочилж монголчуудтай уулзсан. Одоо эндхийн монголчууд шашин бурхнаа шууд хэрэгт нээлттэй гэж бидэнтэй уулзсан дунд сургуулийн багш Бат ярьжээ. Бат багш маань одоо өөрийн ажил, авдаг цалин, амьдралдаа сэтгэл хангалуун байдгаа бас биднэрт ярьсан юм аа. Зах хязгаар нутаг гэд нэмэлт урамшуулж хүртдгээ ярьсан. Хөхнөр төвдийн өөртөө засах орны Голомууд хот гэдэг төвдтэй хэл залгаа одоо хотод ирээд байж байна. Тэгээд энэ хотын цэнгэлт хөрөөл, спортын цэнгэлт хөрөөл, энд спортын арга хэмжээнээс гадна урлаг соёлын арга хэмжээнүүд одоо үд шороо болохоор орон цагаар одоо соёлын том арга хэмжээ болдгийм байна. Энэ хот маань одоо ерөөсө 27 төв гэдэг чинь 270 орчим мянган хүнтэй. Гэтэл одоо энэ спортын болон энэ хүмүүсийн чөлөө цагаа өнгөрөөхөөр зохион байгуулсан барьсан энэ стадионыг харахад үнэхээр одоо гайхгүй бишрэхгүй байх аргагүй. Тэгэхэд сая 600 гаруй мянган хүн амтай Улаанбаатар хотын төв стадион ямар хоохон бидэд вэ? Тэгэхэд 270 мянган хүнтэй Голомууд хотын стадионууд одоо ийм том үзэгч хүмүүсийг чөлөө цагаа өнгөрөөхөд бүх нөхцөл болцоогоор хангаж өгсөн маш сайхан байгууламжийг барьсан байна. Улаанбаатар хотод маань одоо ийм нэг байгууламж байх юм бол хүмүүсийн чөлөө цагаа ингээд үн төлбөр нэхгүйгээр өөрийн орон цагийн чөлөө цагаа залуучууд их маш сайхан өнгөрөөхөөр тийм газар бий болгож чадах юм бол одоо энэ төр засаг болон Улаанбаатар хотын захирагчдын одоо энэ яваа насных нь буян болох байхтаа л гэж бодлоо. TV2 телевиз хөхнөр төвдийн өндөрлөгийн Голомууд хотоос үзүүлж байна. Дээд монголчууд одоо 370 орчим жил амьдрахтаа зан заншил, уламжлалаа халдгалж үлдээж ирсэн бас гайхалтай зүйлүүдийн нэг болд юм байна. Голомууд хот нь олон үндэстэн оршин суудаг, эвтэй, найртай, хоорондоо зүй зохистой, харьцаатай, тэрүүгээрээ бас нэлээд тийм алдартай. Тойрог дүүрэхдээ энэ нь бас анхааруулжтай, авч хэрэгжүүлэгчтэй тийм туршлага болж байдаг юм байна.